Ингээд ихний мэдээлэл засгийн газар Орос улбаны устай хийсэн хилцээрийн үр дүнд Монгол улс дизель түлш АЕ95 автобензин болон онгоцны түлшийг нийлүүлэгчийн дотоодын зах зээлийн үнээр худалдаа авч шатхууны үнийг тогтвортой барихаар тохируулсан байна. За ингэснээр дизель түлшний үн өсгөөс сэргийлж он дустал 1 литр дизель түлшийг 4300 төгрөгийн түвшинд хадгалах боломжтой болжээ. Мөн шатхууны нийлүүлэлт тасалдах эрсдэлгүй нөөц хангалттай гэж салбарын сайд мэдээллээ. Зөвхөн 5 дугаар сард гэхэд бид литр дизель түлш 1 литр нь 6400-аас 700 төгрөг болохоор байсан. Одоо 14 хоногийн дараа тийм болох байсан. Одоо 4300 дээр зогсож байна. Тэр ч одоо 2000 гаруй төгрөгөөр хямдарч штэ. Литр тутамдаа 2000. Тэгээд цаашаага одоо энэ маягаараа одоо бид нар зөвхөн өнөөдрийн байдлаар тооцоод харахад оны төгсгөл гэхэд 1.8 их 80 төгрөгийг ард иргэд аж ахуйн нэгжүүдийнхаа нуруунд дээрээс энэ ачааллыг авч чадлаа гэсэн үг шүү дээ. Тийм манайх ч АЕ92 евро 2 төрлийн АЕ92 дээр тонн тутмыг $705 авах тийм юутэй гэрээтэй энэ гэрээ хийх гэж барьцсан байгаа. За энэ бол одоо шинэ дэлхийн зах зээл дээр байгаа үнээс хамгийн багадаа 2 дахин хямдхан авч байгаа юм.